Сайн байцгаана уу та бүхний өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр бид нэр дуу айл давталтыг ашиглан тоон дарааллын үржүүр буюу одоо математикийн хэллэгээр бактериалыг хэрхэн олох вэ? Мөн геометри прогрессыг хэрхэн олох талаар та бүхэнд тайлбарлая. За аяхан утгыг нэгээр эхлүүлэх ёстой байгаа. I маань одоо дуу айл давталтын үндсэн хувьсагч. За мөн одоо бактериал олох геометри прогресс олохын тулд бид нэр P гэсэн хувьсгчийг сонгож авъя. Энэ маань утга нь нэгээс эхлэх ёстой байгаа. За тэгээд дүү гэтэл хөрөөгөө тавилаа. Гоё ашлан дотор үнцүүлдүүдээ хийж өгнө. Гоё алтан дотор. За ингээд бид нэр энэ хэсэг дээр нь y гэсэн нөхцлөө тавиад I нь 10-аас эрс баг буюу тэнцүү цэг таслаа тавиад өгнө. За энэ дээр үйлдэлээ хийнэ гэсэн үг. P тэнцүү, P хурчин I гэж хүчнэ. За дараа нь I тэнцүү I дээр нэг буюу I-ийн утгыг нэгээр нэмэгдүүлж тавьж өгнө. Энэ маань юу хийж байгаа юм бэ гэхээр I-ийн step буюу алхмыг нэгээр урагшлуулж байгаа. За дунд нь нийт үржрээ дэлгэснээр хөвж харуулахын тулд бид нэр cout функцаар P хуваах нь I гэж хүчнэ. За тэгээд давхар ашлан дотор үрж тэмдэгээ тавьж өгнө. I-ийн утгыг оруулж өглөө. Давхар ашлан дотор тэнцвүүгийн тэмдэг тавилаа. За сүүлд нь P-ийн утгыг тавьж өгөөд end line буюу мөр үн гаагаад за ажиллуулна. За ингээ ажиллуулахаар 1-ийг үржих 1, 1-ийг үржих 2 нь 2, 2-ийг үржих 3 6 гээд эхний 10 хүртэл тооны нийлбэр буюу 3,662,000 3,628,800 гарч байна гэсэн үг. Нэгсэндээ 3,628,800 гэсэн тоо гарнаа. За энэ дээр тоогоо хэлэх гэж бас жоохон төвдөрчлээ. За ингээ өнөөдрийнхөө видео бичлэгээр та бүхэндээ C-ийн францлын хэлнэн дээр хэрхэн дүү айл давталтыг ашиглан тоон дарааллын үржүүр буюу математикийн салбарт бактериал за мөн геометри прогрессыг олохыг та бүхэндээ тайлбарлаа. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.